За сайн байна уу гэнэ ажлын сайн уу хүрэлцээрсэн маш их баярлалаа. За баярлалаа. Сайхан нэвтрүүлэгтээ урьсан бас баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр өөртөө чинь би одоо монголчуудын сэтгэл зүй гэдэг энэ их том сэдвээр ярилцах гэж байна. Тэгээд ярилцах хийхдээ би одоо ямар асуултыг төлөв эхлүүлэх вэ гэж их бодлоо. Тэгээд бодож өөрөх хэмжээний шийдэл гарсан. Тэгээд би нэг юм монголчуудын хувьд нэг тийм эрхэм дээд хүний одоо дүүдэ өгсөн захианаас нэвтрүүлгийнхаа эхний асуултыг гаргаж авъя гэж бодсон юм. Тэгэхээр та ямар ч зэн захиаг задлаад уншаад үзв. За тэгье. За бас дахиад ингэж задлаагүй бас утсан байна. Сонирхолтой байна. 10 жилд бол авч ирсэн билээ. Авч ирсэн. Тэгэхээр энэ захиа өгж байгаа болохоор үзэгчд маань бас сонирхолтой байгаа болоо гэж бодож байна. Тийм болохоор би зүгээр энэ захиаг уншчихъя гэж бодож байна. За оюутан зориг дүү оюун бичсэн цагтлаас 1984 оны 4 сарын 7 Москва хот миний дүү англи хэлээ сайн сураарай. Ахын сурахыг оролдож дүүгээ гүйцэхэ бодноо. Ер нь цаг зав зөв зохицуулж явах хэрэгтэй. Хичнээн их юм чи мэддэг болон төчнөөн их чиний боломж юм шүү. Тэр чинь их олон юм үдэж нүд тайлна гэсэн үг. Би дулсаа өндөр хөгжилтэй орон болох хэрэгтэй. Би монгол хүний саруул ухаанд итгэдэг гэсэн байна. Энэ бол одоо зориг агсны 1984 онд Оросд сурж байхдаа өөрийнхөө дуу оюунд бичсэн цагтл. Тухайн үеийн гар битмэл болдогч би одоо байгаагаас цаасна гэж болгож танд үзүүлж байгаа. Энэ үгнээс одоо монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг энэ үг надад их бодооштой анхааралтай авахаар хүн болгон бодох хэрэгтэй өгүүлбэр юм шиг санагдсан. Тэгэхээр эхнийх асуултыг тавья. Монголчууд саруул ухаантай ард түмэн юм уу? Монголчууд бол маш саруул ухаантай хүмүүс. Ямар нэгэн юмыг маш их хурдан сэтгэдэг, түргэн боддог, эргээд буцаад маш амархан хариу үйлдэл үзүүлдэг. Хэрвээ тархинд нь ямар нэгэн бодож байгаа, төсөөлж байгаа зүйл орж ирсэн бол тэрийгээ бас буцаад нөгөө ажил хэрэг болгож гаргах тэр тал дээр бол их тийм сэрэг ухаантай гэж ярьдаг те хурдан түргэн ийм хүмүүс. Тэгэхээр энэ дээр бол бас нөгөө саруул ухаанд итгэдэг гэсэн байна. Тэрний юу гэхээр яг л одоо алсыг бас хардаг те холж ухаантай гэж бас ярьдаг. Тийм байдал би итгэдэг л гэж зориг агсан хэлсэн болов гэж би бол бодож байна. За маш их баярлалаа. Тэгэхээр сэтгэл зүй гэсэн сэдвээр ярилцахдаа би бас бодсон л доо. Өөр их том сэдв юм. Өөрийнхөө хэмжээнд уншиж судлахад одоо нэвтрүүлгийн хэмжээнд яриад үзэгчд бүрэн дүр мэдээлэл өгье гэхээр бас их хомсгон санагдаад. Ер нь монголчуудын сэтгэл зүй гэдэг ерөнхий хэлбэрээр үзэгчдтэй өөрийгөө бид нар өөрсдөө таних, нийгмийг таних тэр боломжийг олгохыг хүссэн. Тэгэхээр ер нь сэтгэл зүй одоо Монголын хувьд гэх юм одоо өөрсдөө дотооддоо боловсруулж мэлгээд 20 гаруйхан жилийн хугацаа өнгөрцөн байна. За салбарын хувьд үзэх юм бол энэ одоо их тийм хангалттай хугацаа биш боловч нийгмийн хувьд авч бас тодорхой хэмжээнд өөрчлөлт бий болгох ажлыг эхлүүлэх тийм боломжтой хугацаа. Тэгэхээр манай Монголын сэтгэл судлалын салбар гадаадын одоо энэ салбартайгаа ямар төвшөнд явж байна? Таны өнөөдрийн судалгааны ажлыг хийж явж байхад. Тийм тэгэхээр одоо хүнээр аваад үзэх юм бол нэг одоо 22 3-тай л ийм эмэгтэй юм уу те ийм одоо залуугийн ерөнхийдөө дүр төсөл орж ирж байгаа. Тэгэхээр 20 гаруй жилийн хугацаанд яг тодорхой нэг салбар шинжилгээ ухаан өөрөө хөгжөөд мэрэгжилтнүүд бэлтгэгдэн гэхээр бас чамламаар л хугацаа л да. Ер нь бол зүгээр хүнээр ботхоор бол нэг тийм мэдэр залуухан настай юм шиг бас санагдаж байгаа. Тэгэхээр харьцангуй сүүлийн 10-аад жилд бол практик салбар бол нэлээд бас эрчимтэй хөгжиж байгаа. Энэ дундаа одоо хүмүүстэй яг ажилдаг салбар руугаа бас сэтгэл судлаачид манаас нэлээд төлхөө орж хэлж байгаа. Тухайлх юм бол одоо боловсролын салбар руу, хүчний байгууллага, цэрэг цагдаагийн байгууллага руу, за тэгээд дээрэс нь спортын салбар руу гэх мэт ингээд тодорхой өөртөөхөө хөгжүүлэхийг одоо хүсэж байгаа тэр салбар руугаа мэрэгчлүүд маань бол нэлээд хүч төрж орж ирж байгаа юм байгаа. За тэгээд дээрээс нь мэдээж нөгөө гэр бүлийн сэтгэл зүй, хүүхдийн сэтгэл зүй те. За тэгээд байгууллагууд бол одоо байгууллагын бизнес ингээд төрөл төрлөөр ерөнхийдөө бол мэрэгшээд хөгжөөд ингээд явж байгаа. За маш их баярлалаа. За ер нь нэвтрүүлгийнхээ гол сэдвээр оръё. Одоо сэтгэл судлалд одоо өөр ингэсэн онц практик зөндөө байдаг баг. Тэгэхээр та ерөнхийдөө монголчуудын сэтгэл зүйн тодорхойлохгүй юм. Олон хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр ер нь монгол хүнийг тодорхойлтуудыг аваад үзэхээр бүр одоо нэг 13 дугаар зуунаас эхлээл те одоо аялагчд тэгэл одоо Рубрукийн одоо жишээлбэл аялал тэмдэглэл гээл те маш олон ийм гадны хүний тэмдэглэлүүдээс ерөнхийдөө бол эхлээд явж байгаа юм л да. Монголчуудыг гадны нүдээр харсан гадны хүний одоо тэр
өөр өнцгөөс харсан ийм тодорхойлтуудаас ерөнхийдөө монголчуудыг тодорхойлсон тодорхойлтууд байгаа. За тэгэхээр энэ дээр нөгөө талаас нь юу орж ирээд нөхөр монголчууд монгол хүнээ их баг судалсан. Ерөнхийдөө бол илүү зүгээр тэр уламжлал, шашин шүтлэг тэгээд антрополог талаасаа судалгаанууд байгаа хэдий ч яг сэтгэл зүйн хувьд судалсан судалгаанууд бол тийм суур болвол ихтэй болвол биш гэж ингэж тодорхойлж болно. Илүү нөгөө ахуйн талаас тодорхойлсон тодорхойлтууд байгаа. Амьдарч байгаа одоо хэм маяг нь юу юм те, ямар маягаар энэ хүмүүс аж төрж амьдрдیں۔ Хоорондынх нь харилцааны хэв шинжүүд юу юм гэдэг юм уу те. Эсвэл монгол хүн дунджаар ямар биеийн өндөртэй ямар хүн байдаг вэ гэх ингээ нөгөө антропологийн талаас нь болохоос яг сэтгэл зүйн талаас нь бол тийм монгол хүн өөрөө монгол хүнийгээ судалсан ийм судалгаанууд бол нэлээд учир дутагдaltaй гэж ингэж тодорхойлж байна. Яг хөө зүгээр одоо нөгөө нэг жижиг талаас нь ингээд мэрээд те том болох гээд ингээд зүтгэж байгаа тал судлаачд бол бас байна. Гэхдээ энийг уул нь бол аль болохоор нэгдмэл байдлаар судалмаар байгаа. За тэгээ би өөрөө чи асуултанд ерөнхийдөө хариулахад бол монгол хүний сэтгэл зүйн байдал маань өөрөө маш тийм өвөрмөц. Монгол хүн бол өөрөө зүгээр газар зүүн байршлаар аваад үзэх юм бол одоо Аз төвд байгаа. Ерөнхийдөө бол Азийн одоо хүмүүс та гэтэл монгол хүн бол өөрөө бас Аз хүмүүсээс маш их одоо ялгаатай байж байгаа. Дээрээс нь нөгөө нүүдэлж амьдрсан тэр амьдрал нь бол өөрсөнд нь бас сэтгэл зүйн тэр өвөрмөц байдлыг одоо бий болгоход бол маш их чухал одоо үүрэг гүйцэтгэсэн гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр би зөвхөн нэг л жишээ хэлье л да. Монгол хүн бол ерөөсөө яг юмыг засаж сайжруулж ингэж авч явахдаа нэлээд тийм учир дутагдaltaй гэж байгаа. Яагаад вэ гэхээр Япон хүн бол ямарваа нэгэн юмыг муу болчих юм бол заавал тэрийг засаж сайжруулах гэж сайн болох гэж ингэж оролддог, хичээдэг. Монгол хүн бол яг нөгөө нэг амьдарч байгаа тэр ахуугаасаа гэдэг юм уу да хамаарад юмыг сайн болгохоос илүүтэйгээр эхлүүлээд явдаг, орхиож явдаг гэсэн санаа л да. Тэгээ жишээлбэл одоо юу гэдгийг өвлжээ хаварж байгаа жишээлбэл таалагдахгүй байгаа бол өөр газар очиод дахиад өвлжээ хаварж байгаа байраа сууддаг ч гэдэм үү. Тэрийг сайн болгож авахаасаа илүүтэйгээр өөрт илүү таалагдсан зүйлүүдээрээ ингэж нөгөө нүүдлэж явдаг гэж ингэж хэлж байна л доо. Гэтэл Япон хүнд бол нүүдлэж явъя гэсэн ч гэсэн газар байхгүй учраас нөгөө орон зай цаг хугацаанд боломжийн тэр хүнд яах вэ гэхээр тэрийг сайжруулахаас өөр аргагүй байдал руу оруулж байгаа. Тийм учраас одоогийнх нь амьдралын хэм маягууд нь яг юм ялгаатай болж эхэлж байгаа. Япон хүн бол жишээлбэл юмд их тууштай те юмны заавал арыг үздэг байна. Монгол хүн бол тийм биш. Би яагаад заавал Японыг татаад байна нөхөр Аз гэдэг нөгөө утгаас нь ярьж байгаа. Мэдээж энд хятадууд байгаа, солонгосууд байгаа маш олон улс үндэстнүүд бол байгаа шүү дээ те. Вьетнамууд одоо гэх мэтчлэн те. Тайландууд ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ хүмүүсээс бид нэр яг юугаараа ялгагдаад байна нөхөр нэг тийм юмыг гүйцэлгүй дутуу хорхидог хин нэгэндээ найддаг тэгчих байх гэдэг. Одоо жишээлбэл хамгийн энгийн бидний одоо анзаардаг жишээ бол нэг газар очиод тий 100 жишээлбэл амарлаа гэхэд хогоо үлдээг явчихдаг. Дараа нь хин нэг ирээд цэвэрлчих байлгүй дээ гэж хүмүүс найддаг, бусдад найддаг. Тэгэл жишээл одоо уулаар нь дүүрэн хог, ой модоор нь дүүрэн хог, голоор нь дүүрэн хог, хитэн машин дүүрэн хог жишээлбэл тэндээс түүж ах чий тий. Тэгэл түүгээл эргээд дараагийн 7 хоногт нь очиход дахиад тийм болчдөг тий. Тэгэхээр энэ юу гэхээр за намайг авахгүйсэн ч гэсэн өөр хүн авчих байлгүй дээ гэдэг нэг тийм бусдад найдсан нэг сэтгэлгээ байна л да. Тэгэхээр бусдад найдаад байгаа хүн чи яг өөрийнхөө гараар өөрийнхөө амьдралыг босгох тал дээр бас учир дутагдaltaй. Аав маань туслах байх, ах маань туслах байх, хамаатан садуудад надад туслах байх гэж. Тэгэхээр өөрийн хүчиндээ итгээд байгаа тэр байдал бол сул гэж би хамгийн гол нь хэлэх гээд. Тэгэхээр хин нэгэнд хийсвэр итгэгч ер нь хийсвэрлэлд их тийм сөүл дунд амьдардаг ард юм уу? Эсвэл их тийм хариуцлага гардаг юм уу? Ийм нэг ерөнхий шин тодорхойлсон нэг өгүүлбэрээр хэлэх юм бол одоо нэг тийм одоо жишээлбэл нэг ингэсэн байдаг шүү дээ. Японочдыг их гутаг үзэлтэй ард түмэн гэж ярих жишээ тийм. Өөрөө яг тэр амьдарч ирсэн тэр орчин нөхцөл нь байгаль нь өөрөө монгол хүний бас одоо зан гарын шин тэр сэтгэл зүй тэр менталитет бүртгэд болвол маш их чухал үүрэг мэдээж ройл гүйцэтгэж байгаа. Яагаад вэ гэхээр хүн чинь тэр өөрөө амьдарч байгаа орчин нийгэмдээ байгальтайгаа өөрөө зохицож амьдрах хэрэгцээтэй болж байгаа. Тэгээд тэр нь одоо юу гэхээр ихэвчлэн нөгөө нэг монгол хүн болвол цаг хугацааны хувьд аваад үзэх юм бол одоо цаг дээр маш бага амьдардаг. Яг одоо цаг дээр. Нэг бол хитрхи өнгөрсөн лүгөө очдог, нэг бол хитрхи ирээдүйн цаг руу очдог. Тэгээд яг би энэ одоо цаг дээр байгаад байгаа ярины сэтгэл санаа нь ерөөсөө одоо цаг дээр байдаггүй. Тэгэхээр энэ бидний хийсэн судалгаанаас ч гэсэн нэлээд тод бас харагдсан л да. Одоо цагтаа ерөөсөө амьдрдаггүй гэж. Тэгэхээр яг өөрөө ч хэлж байгаагаар тэр
төсөөлөл дотроо маш их байдаг. Төсөөллийнхаа амьдрал донд амьдрах маш их сонирхолтой. Жишээлбэл ажил хийж байгаа нэг хүн байлаа гэхэд хөвчлэн дандаа оюутан цагийнхаа амьдралыг боддог ч юм уу, харьцуулдаг ч юм уу. Эсвэл оюутан байгаа хүүхдүүд нь 10 жил байсныгаа боддог ч юм уу. Тэ одоо ерөнхий боловсролын сургууль байсныгаа боддог. Ерөнхий боловсролын сургууль сурж байгаа хүүхдүүд нь сурагчид нь цэцэрлэгт байсныгаа боддог. Тэр нь сайхан байсан байж тэ гэж ингэж дандаа ухрах маягаар сэтгэл зүйн хэв шинжин илүү их тогтсон. Одоо байгаадаа сэтгэл ханамжтай бус байгаагийн хамгийн том илэрлэл нь ирээдүйн рүүгээ хандаж ирээдүйдээ хэтэрхийх амьдрах буюу бодол санаагаа тийшээ чиглүүлэх. Тэгэхээр ингэж нөгөө өмнөх рүүгээ бодол санаагаа чиглүүлж байгаагийн хамгийн том асуудал нь юу гэхээр хүн их гутран болдог. Одоо цагаа харж чадахгүй нөгөө өөртөө ихтгэлгүй дээрээс нь өмнөх юм хэтэрхийх бодоод хахаар тийм гутран үзэл маш их гарч ирдэг л дээ. Ирээдүйдээ ихтгэлтэй байна уу гэхээр бас их тийм биш. Тэр нь юг харуулад байна вэ гэхээр бид нэр ерөөсөө өнгөрсөн цаг дээр л ингээд цогсцсон гатцсан байгааг харуулдаг байгаа. Одоо цаг дээр уул нь яах ёстой вэ гэхээр байдаг бүх чадлаараа, бүх хүчээрээ, бүх нөөц болцоогоор, бүх ур чадвараараа уул нь өнөөдөр ингэж ажиллаж явах ёстой, хөдөлмөрлөж явах ёстой, сурж явах ёстой. Гэтэл яг энэ үндсэн үйл ажиллагаагаа бид нэр хийж чадахгүй байна. За ойлгомжтой. Тэгэхээр ер нь одоо өнгөрсөндөө үлдээд л ирээд рүү харахгүй байна гэсэн ойлголтыг өгч байна. За маань нэг талаараа их гутран үзэлтэй ард түмэн гэж ойлгож болох юм шүү дээ, тийм ээ. Энэ бол одоо өнгөрсөн рүүгээ хандаж байгаа энэ хандлага, энэ сэтгэл зүйн өөрөө одоо монголчуудын хийж бүтээх, хөгжих, дэвших тэр бүх боломжийг хааж байна л гэдэг нэг тийм ойлголт яваад байгаа шүү дээ. За тэгэхээр та түрүүн бас хэлсэн шүү дээ. Монголчуудын сэтгэл зүйн онцлогийг судалсан, яг судалгаанд гарч ирсэн зүйл гээд. Тэгвэл ер нь монголчуудын сэтгэл зүйг судлахдаа ямар судалгааныг одоо хэлбэрүүдийг барьж аваа, судалгаанд юу голчилж авч үзв. Тэгээ мэдээд эндээс бас нөгөө нэг эерэг сүрэг гэсэн тэр хоёр талууд нь гарч ирж байгаа хэл та. Тэгэхээр түрүүн би хэлсэн монголчуудыг бас нэлийн одоо хид хидний шинжилгээ ухааны талаас судалсан эдэж яг сэтгэл зүйн шинжилгээ ухааны талаас судалсан судалгаанууд бол тийм тоймтой бол биш. Тодорхой ингээд хэсэг хэсгүүдээс нь судалсан судалгаанууд бол мэдээж байгаа. Тэгэхээр бид нэр энэ дээр бас 2010 онд энэ судалгааны ажлыг эхлүүлээд одоо хэрнээ үргэлжлүүлж байгаа. Тэгэхээр одоо танилцуулах гэж байгаа энэ судалгаа бол бид нар 2010 онд хийсэн тэр судалгааныхаа үр дүнг зурган хэлбэрээр, инфографик хэлбэрээр одоо гаргасан, таниулсан. За тэгээд мэдээллийн хэрэгслүүдээр, сэтгүүлүүдээр, сайтуудаар ингэж бас өгсөн ийм ажил маань байгаа. Тэгэхээр одоо энэс хойш бас 6 жил өнгөрсөн байна. Бид нэр үйл ажиллагаагаа одоо нэлээд бас одоо цар үрийг нь өргөн болгох үүднээс ерөнхий боловсролын сургуулиудаар, байгууллагуудаар, гэр бүлүүд, эцэг эхчүүд гээд нэлээд олон хүрээллүүдийг ингээд хамруулад судалгаа маань үргэлжилсэн хэд одоо хэвээр байгаа. Тэгэхээр улс орон болгонд өөр ингэсэн менталитет гэж зүйлүүдээ. Тэгэхээр менталитет гэж яг юу гэсэн утга санаа, юу гэсэн үг вэ нөхөр ертөнцийг, бусдыг өөрийгөө хэрхэн яаж хүлээж авдаг вэ гэдэг тэр онцлогийг харуулж байгаа тэр зүйлийг менталитет буюу үндэсний сэтгэл зүйн онцлог гэж ерөнхийдөө тодорхойлж хэлж болоод байгаа. Тэгэхээр яг энэ Монгол менталитет гэдгийг бид нэр гаргахын тулд маш олон тийм хүнд одоо хэлбэрээр судалгааны тайлангууд бол байдаг. Тийм биш. Ерөнхийдөө хүмүүс энэ зургийн хэлбэрээр хараад ойлгоод эндээс өөрийгөө бас таньж мэдэх ийм зорилтоор бол хийсэн байгаа. Тэгэхээр эргээд энэ судалгааг бас бүгдээрээ дэлгэцэн дээрээс бас үз сонирхоо гэж ингэж бодож байна. За тэгээ бас сонирхолтой байна. За ингээд бидний сэтгэл зүй гээд Монгол хүний менталитет гэсэн бидний судалгаа байж байгаа. Тэгэхээр судалгаан маань бол нийтдээ 881 хүн одоо тэр 2010 онд бол хамрагдсан байгаа. Мэдээж энэс хойш бол маш их олон хүн болсон байгаа. Тэр үр дүнгууд бол бид нэр яг нэгдсэн байдлаар энэ шиг ингэж нэгтгэхэд бас гаргаагүй байгаа. За тэгээд хамгийн чухал одоо зүйл үндэснийг илэрхийлдэг зүйл өөрөө юу гэхээр энэ сэтгэлийн одоо хөдөлгөөн байж байгаа. За тэгэхээр энэ сэтгэлийн хөдөлгөөний бүгдээрээ харцгаая. За тэгэхээр ер нь монгол хүний өөрийнх нь онцлог юу байна вэ гэхээр сэтгэлийн хөдөлгөөнийх нь илэрлэл нь их бага юм байна гэж байгаа. Бага. Тэр нь одоо юу яаж харж ийн нөхөр 72.7% нь сэтгэлийн хөдөлгөөн багтай. Өөрөөр хэлбэл одоо яг баярлж байгаагаа гомдж байгаа эсвэл бусдыг хайрлаад байгаагаа, халамжлаад байгаагаа тий сэтгэл ханамжтай байгаа гэдгээ илэрхийлдэггүй буюу
илэрхийлэмж багтай 72% болж байгаа. Тэр тухайн хүмүүс өөрөө амьд хайрлаад байдаг. Тэрийг харин чамайг би хайрлаж байгаа шүү дээ илэрхийлдэг. Илэрхийлэмж маш их багтай. Яг Аз хүмүүсийн өөрсдийнх нь онцлог бас тийм дотгошоо ганцхан хөвжинж бол байгаа. Гэхдээ бид нэр юу гэхээр харилцааны хувьд бид нэр яагаад ийм их доголдолтой, яагаад ийм их стресстэй, тэ яагаад их ийм бухимдалтай байна уу гэхээр түрүүний нэг хоёулангийн ярьж исэн. Өнгөрсөн юм хойно дандаа ингэж харамсдаг. Тэгэхээр тэр сэтгэлийн хөдөлгөөнө гаргаагүйгээс хүмүүс тэрхээ стресстэй нөгөө зүйлүүдээ маш их олноор нь ингэж архивлаж гэдэг юм уу те одоо хэлэх ёстойгоо хэлж чадаагүй. Хэлж чадаагүй ингэж явсаар байгаад те ардаас нь амаа барьдаг юм зүйлүүд их байгаа юм л та. Тийм учраас сэтгэлийн хөдөлгөөнөө зөвөр илэрхийлэх юм байна. Илэрхийлэхдээ ерөнхийдөө тэр доор нь бид нэг ингэ сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлээд надад цайхан байна, надад муухай байна, надад таалагч, надад таалагдахгүй байна те. Ийм санагдаад байна гэдгээ ерөнхийдөө бол илэрхийлэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр 12.9% нь бол сэтгэлийн хөдөлгөөн ихтэй гэж байгаа. Тэгэхээр нийт одоо судалгаанд оролцсон хүмүүсээ 100% гэж үзэх юм бол энэ маань нэлээд маш багтаа болж тарж байгаа юм л да. Тэгээд дунд гэдэг нь бол 14.3 байж тарж байгаа. Тэгэхээр эндээс бид нэр ямар гаргалгаа хийгээд байна нөхөр сэтгэлийн хөдөлгөөнөө бид нэр гарах хэрэгтэй. Гарахтаа өөрөө тэр дор нь их зөв зөвтэйгээр ингэж гарах хэрэгтэй. Магадгүй ингээд гарах хэрэгтэй гэхээр хүмүүс шууд сүргээр нь ойлгочдаг. Би стресс ихтэй байл тэрийг шууд гаргах хэрэгтэй юу ч гэдэг юм уу те. Стресс ихтэй гэдэг бол өөрөө стресс маань сэтгэлийн хөдөлгөөнөө сөрөг хөдөлгөөнөө илэрхийлэхгүй явсаар агаад утсан тэр зүйл маань өөрөө сэтгэл санааны стресс гэж бас нэг талдаа ингэж ойлгож хэлж болно. Тийм учраас эргэжөө сөрөгчөө айллахаар юмыг баг гэж нөгөө нэг бид нэр залгих гэж яриад байдаг. Гэтэ үгүй залглаа гэж тэгэхээр тэгэхгүйгээр зөв зөвтэйгээр хүмүүстэй ойлголцоод эргэн тойрныхонтойгоо ойлголцоод явах юм бол энэ хамгийн зөв харилцаа юм байна. Энэ Монгол хүн хамгийн тохиромжтой юм байна гэж үзэж байгаа. За дараагийнх нь одоо юу гэхээр дасан зохицох чадвар ерөнхийдөө Монгол хүн өөрийгөө ямар гэж үнэлсэн юм бэ гэдэг ийм зүйл байгаа юм л та. Тэгэхээр бараг 50 буюу 49.7% нь би ямар нэгэн зүйл дасан зохицохтой их сайн юм байна, чадвартай гэж ингэж үнэлж байгаа. 14.8% муу гэж үнэлсэн байгаа юм л та. Тэгэхээр энэ дээрээс юу байна вэ гэхээр дасан зохицох чадвар маань өөрөө дахиад хоёр талтай. За юмд амархан дасан зохицдог хүн бол юу ч амархан сураад хийгээд ингээ ойлголцоо авчдаг. Бас муу юмдаа их амархан тасдаг гэсэн үг л те. Нөгөө нэг сүргэн байсан ч гэсэн тэрийг тоохгүйгээр ингээд нүд жишээл харсан ч гэсэн хараагүй юм шиг ингээд байгаад тэрэндээ ингээд дүжирчдэг гэсэн санаа. Тэгэхээр дасан зохицох гэдэг нь тийм их сайн юм бас биш. Тийм бас муу юм бол биш. Тэрийг эргэрч хэрглэж болно. Эргээд дахиад хүн сөрөг байдлаар ч өөртөө авч хэрглэж болох нэ гэсэн үг л дээ. Тэгэхээр дасан зохицох хамгийн түрүүнд Монгол хүний хамгийн мундаг сайн чадвар нь юу гэхээр бид нар дасан зохицох гэж хэлээд байдаг. Яг нэг талтаа бол тэр үнэхээр мөн нөгөө талтаа муу юм бид нар амархан бас дасан зохицох тийм зүйл өөрөө байх нэ гэж сэрэмжлүүлж бас хэлж байгаа юм тийм. За нэвтрүүлэг эхлэхээс өмнө бас надад суужсэн монголчууд ер нь ямар хөө өнгөнд одоо дуртай юм бэ гэж. Тэгэхээр ерөнхийдөө бол монгол хүн бол хөх өнгийг нэлээх бас таашаадаг юм байна. Тэр нь магадгүй нөгөө уламжлалтайгаа холбоотой тий. Тэнгэр хангаад одоо залбирдаг. Тэнгэр маань өөрөө хөх өнгөтэй байж байгаа тий. Дээрээс нь усаа бас их хайрладаг ийм хүмүүс учраас хөх өнгөндөө нэлээ одоо бас ач холбогдол өгдөг, их таашаадаг гэж ингэж ойлгож болох нэ. За дараагийнх нь судалгааны үр дүнгээ бас харах юм бол маш сонирхолтой зүйл байгаа. Бусдыг ер нь үнэлэхдээ монгол хүн ер нь яаж үнэлдэг юм бэ гэдэг. Тэгэхээр нийтлэг ингээд харж байхад бол ажлын байран дээр байдаг юм уу? За хөдөлмөр эрхэлж байгаа их хүмүүстээр ингээд хараад хахад өөрийг нь удирдах байгаа хүмүүсийг маш их даавар үнэлдэг. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар доромжгүйгээр одоо хилдэгч байдаг юм уу те? Тэр одоо тийм ухаантай юм уу? Нэг тийм ухаантай биш мөртлөө намайг удирдах гэж гэдэг юм уу? Эсвэл энэ одоо 76 хүн юм бүгдээрээ одоо мангар тэнэг гэдэг иймэрхүү зүйл нь өөрөө юу гэхээр бусдыг үнэлэхдээ нэлээд юм учир дутагдaltaй асуул байна. Гэтэл яг тэр хүмүүстэй ингээ харьцуулахаар өөрөөс нь дээр байгаа хүмүүстэй харьцуулахаар өөрөө жишээлбэл яг үнэхээр хэр зэрэгтэй байгаа вэ гэдгийг бид нэр юусаа бодож чаддаггүй. Тэгэхээр энэ дээр юу гэхээр бид нэр бусдыг үнэлэхдээ 21.5% л зөвхөн өндрөөр үнэлдэг юм байна. Бусад хүмүүсийг. Тэгэхээр бусад хүмүүсээр заавал өөрөөс нь илүү байгаа хүмүүс биш. Хамт ажиллаж байгаа, хамт сурж байгаа, тэ өөртөө нь одоо хамтдаа амьдарч байгаа гэр бүлийн гишүүд байдаг юм уу, хамаатан садан байдаг юм уу? Ерөөсөд эргэн тойрны хүмүүсээ бусад гэдгийг ойлгож байна. Гэтэл өөрийгөө яаж яах нөхөр өөрийгөө 75% хөндрөөр үнэлээд байгаа юм л та.
тэр би их мундаг гэж бодоод байгаа нь шүү дээ. Гэтэл яг тэр би их мундаг гэж бодоод байгаа нь яг одоо сурах дээр гэдэг юм уу, амьдрах чадвар дээр гэдэг юм уу, хөдөлмөр эрхлэх чадвар дээр үнэхээр тийм байна уу гэхээр энэ маань зөвхөн төсөөлөлдөө л өөрийгөө ингэж өвлөд байгаа. Гэтэл яг тэр хүнээс магадгүй тест хийгээд амьдрах чадвар нь үнэхээр ямар байна? Амьдралаа хэр зэрэг, ахуй амьдралаа хэр зэрэг авч явж байгаа. Хүмүүст хэр зэрэг эерэг харилцаа түгээж байгаа юм те. Нийгэмдээ хэр зэрэг эерэг байгаа ингээ аваад тэгэхээр энэ тэр 75% та хүрч чадахгүй байж таарж байгаа. Тэгэхээр эндээс нэг зүйл байгаа. Өөрийгөө хэтэрхийх өндрөөр өмлөд бусдыг их буруу шаагаад эхлэхээр хүн хөдөлмөр хийж чадгаа болж эхэлдэг, сурч чадгааж болж эхэлдэг. Бүх юмыг хаалтан дотор хэлэх юм бол нөгөө буруу шаах гэдэг юм уу, мяалах гэж нөгөө залуучууд их яриад идтэй. Ийм хэв шинжрүүгөө ороод үндсэн нөгөө үйл ажиллагаа амьдрах гэдэг юм уу, тэр хөдөлмөрлөх гэдэг юм уу, бусдад эерэг байх гэдэг юм, бусдаа яг зөв хамтарч ажиллах гэдэг юм уу, хамтран амьдрах гэдэг юм уу, тэр тал дээр нийцтэй байж чадхаа болов тэрж байгаа. Тэгэхээр хүлэмжшүүлж чадахгүй. Бусдын амжилтыг бусдыг одоо өөрөөс нь илүү байгааг хүлэмжшүүлж чадахгүй. Тэгэхээр нөгөө тэр нь суралцах боломж хаалттай. Одоо би гэдэг үзлээр өөртөө хандаж өөрийгөө дөвөлгөх төр хандлага одоо их байна шүү дээ. Болоод ирж байгаа. Яг хүн өөрөө өөртөө итгэж болно. Хүн өөрийгөө дөвөлгөж болно. Тэр нь бага бодит байдалтайгаа ерөөсө зөрж болохгүй. Мэдээж мундаг хүн бол өөрийгөө мундаг гэж үнэлэх нь бол зөв ёсны хэрэг. Гэтэл мундаг биш хэрнээ өөрийгөө магадгүй хийсвэрээр энэ хүн ерөнхийдөө ажил эрхэлж байгаа хүмүүс бол талаас илүү хувь нь хийж байгаа ажилдаа бол сэтгэл ханамжтай байдаг юм байна. 42% нь бол дундуур байдаг юм байна гэдэг ийм судалгаа бол байгаа. За эндээ бол мэдээж хувийн байгууллага, улсын байгууллагууд гэдэг тусад нь бол ингээд ялгаад аваад үтсэн байгаа. Тэгэхээр ер нь бол хийж байгаа юмдаа бас Монгол хүн төвлөрөх юм бол сэтгэл ханамжтай байж чаддгийн байна. Төвлөрч чадах юм бол өөрөө. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг анхаарал нь өөр тийшээ сарнаа явчихаар гаргаад байгаа хүч чармаалт нь өөрөө ингээд сулраа явчихдаг тий. Тэгэхээр хамгийн гол нь хийж байгаа ажилдаа анхаарлаа хандуулах нь дээрээс нь чин сэтгэлээсээ байх юм байна. Тэгэхээр амьдралаа дүүргэх гэдэг юм уу сэтгэл зүйн хувьд хамгийн одоо зөв сэтгэл зүй өөрөө юу вэ гэхээр ямар нэг хийж байгаа юмдаа зүгээр л хийж чадах хамгийн сайнаар хийх. Энэ юу гэхээр чин сэтгэлээсээ 100% хандах гэдэг ийм зүйл болж тарж байгаа юм л да. Тэгэхээр ийм байгаад ирэх юм бол хүмүүс буюу үндэстэй илүү их өөдрөг болж эхэлдэг гэж байгаа. Яагаад гэвэл би нэгэн тал тэр зүйлийг хийж байхдаа 100% хийсэн штэ. Би тэрэндээ дандаа чин сэтгэлээ гаргаж хийсэн гэхээр хүн эргэж хараад гэдэг юм уу тэрэндээ санаа зовх тэгчдэг байж гэдэг юм ерөөсөө үүсдэггүй юм байна. Ийм улсууд хамгийн их амжилттай буюу хамгийн оптимист нөгөө өөдрөг хүмүүс гэж тодорхойлоод байгаа юм. За энэ дэр бол нөгөө ажилдаа дурладаг шалтгаанууд өөрөө юу вэ гэсэн байгаа. Тэгээд хамгийн одоо өндөр хувь нь болохоор дур сонирхолтой өдөр тутмын үйл ажиллагаагаа одоо би эрхэлдэг учраас ажилдаа дуртай гэсэн байгаа, хамтран ажиллах гэсэн байгаа, удирдлага гэсэн байгаа, цалин гэсэн байгаа, ажлын орчин гэсэн байгаа. Тэгэхээр энэ бол Монгол хүнийг ажилд нь илүү сонирхолтой болгодог, татдаг гол одоо хүчин зүйлүүд гэж ингэж хэлээ. За тэгээ бид нэр цалиндаа хэр зэрэг сэтгэл хангалуун байдаг, удирдлагатай хэр зэрэг хангалуун байдаг вэ гэдэг ийм одоо бас асуулга энэ судалгаан дотор маань бол бас ингээд багтсан байж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд нас бүрээрээ ерөнхийдөө бол ялгаатай үр дүнгуудын хөвчлээд ингээд гарсан үзүүлэлтүүд бол байж байгаа. За ер нь бол одоо ингээд судалгааны төвшөнд ингээд судлагдаад одоо төрөл төрлөөр нь чиглэлээр нь ингээд та болон танаа болон судлаад явж байгаа юм байна. Тэгэхээр бас нэг асуулт байна л да. Ер нь та түрүү ярьсан шүү дээ одоо Япончууд ингээд угаасаа байгаа орчин нөхцөлд тааруулаад ингэж амьдэрдэг гэхээр бидний нэг орчин нөхцөл зан заншил бидний сэтгэхгүй энэ сэтгэл зүй тасрах нөлөөлдөг байх юм байна. Тэгэхээр би нэг зүйлийг асуух гэсэн юм. Цэвэр нүүдэлчдийн сэтгэл зүй даяарч байгаа нүүдэлчдийн сэтгэл зүйн ялгаа юу юм? Харин тэр цэвэр нүүдэлчдийн сэтгэл зүйд бид нэр өнөөдөр авах юу байна? Хайхыг хайх юу байна? Энэ тал дээр тааруулах. Тэгэхээр ер нь бол хүнийг одоо амьд байлгахад нь ч гэсэн хамгийн том үйл ажиллагаа бол хөдөлмөрийн үйл ажиллагаа. Хөдөлмөр хийжээж тэр хүн амьдрна. Ам зүүн. Дээрээс нь хөдөлмөр хийжээж хүн маш сайхан сэтгэл ханамжтай байна. За тэгвэл Монгол хүний хөдөлмөрийн үйл ажиллагаа өөрөө юу байсан бэ нүүдэлж байна. Байхад гэд ингээ аваад үзэл та тий. Одоо ч нүүдэлсэн байна л да. Гэхдээ яг тэр төгс хэлбэрээр бас яг одоогоор оршиж бол бас чадахгүй байна. Тэгэхээр нөгөө уламжлалт яг нүүдэл чинь тэр одоо амьдрал маань өөрөө юу гэхээр өөрөө өөрийнхөө өрхийн хэрэгцээг өөрөө өөртөө байгаа тэр амин хувийн одоо мал хугаараа зохицуулдаг.
өрхөд тулгуурсан тийм л хөдөлмөр эрхлэл байсан байна л да. Тэрнээс одоо юу гэдгийг би ингээд ааруулгүй болчлаа, ааруул худалдаад авъя гэж хажууд талынхаа айлаас жишээлбэл ааруул худалдаж авах ч юм уу те. Ийм одоо солилцооны хэлбэр юусаа байхгүй байсан. Өрх болгон өөрөө үйлдвэрлэгч байсан байна. Тэгээд үйлдвэрсэн зүйлээ буцаагаад өөртөө хэрэгэлдэг ийм системтэй байсан юм байна. Тийм гуйхгүйгээр өгөхгүйгээр өөртөө болгодог. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн тийм дарга зэргийн систем байгаагүй болж тарж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн үйл ажиллагаанд бид нар маш их сүлд орсон хүмүүс. Тэгэхээр энэ дээрээс би яг одоо гол нь яг юу хэлэх гээд байна вөхөр тэр хөдөлмөрийн үйл ажиллагаанд бид нар маш их сүлд шилжиж орсон. Тийм учраас одоо ч гэсэн Монголд энэ хөдөлмөрийн сахилга бат төлөвшөхгүй байх шиг. Төлөвшил маш багатай. Хүний өмнө одоо хүлээх тэр хариуцлага маш их багатай. Яагаад гэвэл бид нар чинь өөрсдөө бүх юмаа боловсруулад өөрсдөө бүх юмаа хэрэглээд ирчихсэн ба штэ тий. Тэгэхээр янз бүрийн тийм арилжааны хэлбэрүүд маань бол маш их тийм сүүлд ингэж орж ирж ингэж хөгжсөн учраас хөдөлмөрийн ийм сахилга бат тий хөдөлмөрийн харилцаа гэдэг юм маань маш их юм зовлонтой болж ирж байгаа. Тийм учраас байгууллагууд нь тулгараад байгаа хамгийн том зүйл бол нөгөө ажилтнуудыг яаж тогтоон барих. Одоо энэ хөдөлмөрийн харилцаанд төлөвшөөгүй байгаа асуудал бол хүн бүрт одоо биднэрт танд над харагддаг л да. Нэгэнд нэг хариуцлага одоо юу гэдгийг одоо нэг энгийн зүгээр нэг хариуцлагын хэмжээнд юм ярихад хүлээж авч чадвар муутай тий. Одоо юу гэдгийг нэг тухайн дорж гэдэг хүн нэг газар орлоо. Өөрсдөө ажил мэргэжлийн онцгой шалтгаалаад тухайн алдамжид шалтгаалаад ажил хэргийн шугамар хүмүүстэйгээ харилцлаа. Тэр хүний хүлээж авахгүйгаас үгийг авах үг даах чадвар маш муу манайхан тий. Одоо нэг хүн орж ирээд үнэнгээр нь таны тэр чинь болохгүй нэг гэж болохгүй нэг ингэж өөрчлөх хэрэгтэй гэхэд нөгөө л түрүүнд ярьжсэн би гэдэг өөрийгөө дүүлэх гэдэг хандлагаараа хандаж өөрт нь хэрэгтэй тэр мэдээлэл хүлээж авахыг хүсдэггүй. Үүнээсээ болоод өөртөө байгаа алдаа тутлыг засч чаддаггүй. Энэ хандлага бол бүх салбарт байна. Энэ бүх салбарт байгаа хандлага чинь өстой нөгөө таны хэлдгээр маш жижиг зүйлээс маш том зүйл ихрэл болдог шүү дээ. Тэгэхээр улс орны хөгжил дэвшил бидний өнөөдрийн одоо дэлхийд танигдах тэр бүхэл зүйлүүд ингээд их том хаалт, их том сөрөг хүчнэл болж байна. Тийм. Харин үүнээс яаж гарах вэ? За баярлалаа. Тэгэхээр гэр бүлтэй хүүхдүүд хөдөлмөрийн хуваарьт орох хэрэгтэй. Одоо бол ихэвчлэн гэр бүлүүд яадаг вэ гэхээр хүүхдүүд яг гэр бүлдээ ингээд тодорхой тогтсон хөдөлмөрийн хуваар байна уу гэхээр энэ маш сахилга батгуул болж тарж байгаа юм л да. Байхгүй тийм үү. Тэгээд ихэвчлэн хүүхдүүдээр ямар нэгэн зүйл хийхгүй шаардлага тавихгүй байжгаад гинтхэн ухаан орсон юм шиг 10 хэдэн нас хүрэхээр нь тийм байх хэвээр, ийм байх хэвээр чийдэг гэж хэлдэг. Өсвөр насны хүүхдүүд энийг шууд тэгж хүлээж авч чаддаггүй. Тэгээд эргээд оюутан болдог, эргээд оюутан ширээнээсээ ажилд ордог. Яг үргэлж хэлж байгаагаар хүний үг сонсож чаддаггүй, тэрэнд дэмзгэлдэг, тэрэнд стрессдэг, тэрэнд уурладаг те хамгийн гол ажилд хамгийн гол чухал зүйл бол хүнээс үг дуулах. Энэ дээр манай Монгол одоо залуучууд бол маш их тийм сурмаар юм шиг санагддیں۔ Надад бол тэрэн дээр маш их амархан эмзэлдэг. Магадгүй нэг тийм хатуухан үг сонсноосоо болоод ажлаа хаяа явчихдаг ч юм уу. Бас л дахиад ийм асуудал үүсдэг. Тэгэхээр ялангуяа залуу аав ээжүүд маань бол хүүхдээ энэ багаас нь хөдөлмөрийн хуваар сургах. Тэгэд энэ бол хүүхдийг боолчлоодаа зараадаа гэсэн үг ерөөсөө биш. Өөрт нь тохирсон жижиг ажлуудыг ингээд хийлгэж байгаа хэрэгтэй. Өөрт нь тохирсон хариуц эргээд тэр хэмжээгээр хүүхдээ одоо юу гэдгийг сайхан тайван байлгадаг те эргээд хүүхдээ сэтгэл санаагаар нь урамшуулдаг, дэмждэг ийм байх юм бол эргээд дахиад нөгөө нэг хүнээс үг дуулаад юм одоо хийгээ сурцсан хүн болвол хөдөлмөрийн харилцаан дээр гараад ирсэн бас л яг тийм ихтэйхэн өөрөө байж чаддаг. Тэгэхээр одоо бол одоо хөдөө хот гэлтгүү ер нь бол хөвчлэн хүмүүс хүүхдээ зөвхөн хичээлээр нүддэг, хичээлдээ сайн бай гэдэг. Тэр хичээл зөвхөн сайн байснаар ерөөсөө тэр хүн сайхан болчлоо, гоё болчлоо гэсэн үг биш. Хамгийн тэрүүн нэн тэрүүн сурах юм бол тэр хүнээс үг дуулах, хүнтэй зөв харилцдаг байх, хүний нүд рүү хараад ирчдэг байх те. Хүнд хүсэж байгаа одоо зүйлээ ойлгуулцдаг байх. Энэ бол нэн тэргуунд Монгол хүнд байх ёстой чадвар. Нэг үгээр хэлэхэд маш зөв төлөвшөл хүмүүжлэг болох ёстой юм байна. Тийм, тэгэлгүй яах вэ? Ингээд энэ эргээд нийгмийг бүрдүүлж идэг, гэр бүлийг бүрдүүлж идэг, албан байгууллагуудыг бүрдүүлж идэг энэ институт өөртөө чадваржаад ирэх юм бол тэр улсаар өөрөө чадвартай болдог. Тэгэхээр манайх хөвчлэн одоо юу гэдгийг асуудал ярихдаа дандаа макро төвшөнд ярьдаг. Нэг бол эдийн засаг, нэг бол уурхай. Гэтэл яг үндэ хүнээ ярьж байгаа юм зүйл байна уу? Хүндээ хандсан тийм бодлого ярьж байгаа тийм одоо нийт тийм одоо системтэй тийм бодлого манай одоо судлаачид байдаг юм уу, эрдэмтдүүд байдаг юм уу, эсвэл манай шийдвэр гаргах төвчний хүмүүс байна уу гэхээр тэр нь маш их юм учир дутагдaltaй байгаа юм л да. Тэгэхээр илүү бид нэр яг тэр хүнлүүгөө хандсан хүнийхээ хөгжил рүү хандсан энэ зүйл рүү яалтчгүй хандах хэрэгтэй болж байна. За үед хэрэгээ судалгаанд оръё. За тэгээ. За энэ дээр
гэр бүл бид нар бас яг одоо монголчуудын хувьд гэр бүлд нь ер нь ямар асуудлууд байгаа вэ? Ямар асуудлууд тулгараад байна? Тэр маргааны юу үүсгээд байна гэж ингэ судалсан байгаа. Тэгэхээр хамгийн өндөр хувь бол юу байгаа? Гэр орны байдал. Буюу нөгөө ахуй орчин нөхцөл гэдэг юм хүмүүсийг маш их хэмжээгээр стресс бухимдалд оруулдаг юм байна. Жишээл гэртээ ирэх зам нь мөнхийн одоо төвчрээтэй байдаг ч юм уу. Эсвэл гэртээ орохдон дүүрэн одоо хог хайцсан, үнсээ хайцсан ч гэдэг юм уу те. Ийм байдаг ч юм уу. Эсвэл одоо орцондоо байнгын хогтой байдаг ч юм уу. Ийм жижиг зүйлүүд хүмүүнийг том стресст хүргэдэг юм байна гэж ингэж тодорхойлсон байна. Дараагийнх нь хоолнд хувцастай холбоотой нөгөө материалын зүйлтэй холбоотой энэ зүйл чинь хүмүүсийг маш их одоо маргаан үүсгэх шалтгаан болдог юм байна. За тэгээд нөгөө талд болохоор хатмуудын асуудал орж ирдэг юм байна. Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн асуудал орж ирдэг юм байна. Арх тамхины асуудал үүдг юм байна. Ажлын цагийн асуудал үүдг юм байна. Хүүхдүүдтэй холбоотой асуудал үүдг юм байна гэж ингэж тодорхойлсон байна. Энэ бол гэр бүлдэх гэр бүлд одоо маргаа үүсгээд байгаа шалтгаанууд өөрөө юу байна вэ гэдгийг хүмүүс бас эндээс болоод өөрсдөө харж болох нь. Бидний хүүхдүүдийн талаар. Тийм. За бидний хүүхдүүд яаж яах вэ? Нийгэмдээ хэр зэрэг тасан зохицоод байгаа юм бэ гэдгийг бас судалсан байж байгаа. Тэгэхээр олон хүүхдүүд нийгэмдээ яг яаж зохицоод байна вэ гэхээр хэм хэмжээнээс хэтэрсэн гэдэг нь болохоор 13.5. Олон хүүхдүүдийн дунд байх хүсэлтэй 62.3. Томчууд ба үеийнхнээсээ зайлсхийх байдалтай 46.6% гэж ингэж гарсан байгаа юм л та. Тэгэхээр одоо хүүхэд байгаа хүмүүс 10 жилийн дараа нийгмийг авч явах би хүмүүс болно, иргэдүүд болно. Би энээр зүгээр нэг жишээ татчихъя л да. Энийг Канадын ерөнхий сайд цагаачийн нөгөө цагаач хүүхдүүдийн асуудлаар ийм шийдвэр гаргасан байгаа. Цагаач хүүхдүүд яг Канада хүүхдүүдтэй адилхан ирэх идэх ёстой. Гэдэг ийм шийдвэр гаргаад энэ Канадуудын донд маш том ийм шууган үүсгээд яагаад те бид нэр цагаачийн хүүхдүүд яг Канада хүүхдүүдтэй адилхан байх хэрэгтэй юм бэ? Яагаад ижилхэн ийм одоо төцөөлсөн гэж эдгэрт мөнгө санхүү гаргах хэрэгтэй юм бэ гэдэг ийм асуудлыг төвшүүлсэн байна. Тэгээд энэ дээр буцаад ямар шийдэлд хүрсэн бэ гэхээр энэ цагаач хүүхдүүд 20 жилийн дараа таны хүүхдийн найз юм уу, эхнэр юм уу, нөхөр болно. Тэ? 10 жилийн дараа таны хүүхдийн найз болсон байна. Тэ? Магадгүй эднийг засахгүй бол 30 жилийн дараа нийгэмд магадгүй маш их олон гэмт хэрэгтнүүд бас ингэж гарнаа. За баярлалаа. Тэгэхээр бас нэг асуулт байна л да. Цэвэр нүүдэлчдийн тэр Монгол сэтгэл зүгээс одоо орчин үеийн даяарчлагдж байгаа монголчууд юуг нь авч өөрсдөө наавал юуг нь хүрсэн дээр бий болгох бид нэр сайн яриг зүйл орчдох юм бэ. Тий, монголчуудын одоо тэр хамгийн сайн тал гэх юм бол нөгөө ах цахаасаа айдаг, имээдэг. Ах цах нь ч тэр дүүнэртэй их өндөр үлгэрэлт уурал одоо үзүүлдэг тийм байх хэрэгтэй гэдгийг зүгээр хэлэх биш, биеэрээ үлгэрлдэг ийм байсан нь хүмүүст айгүй хүчтэй нөлөөлдөг. Ер нь бол хүнийг одоо байгааг нь мэдэх хоёр айгүй чухал зүйл байдаг. Нэг нь биеэрээ үлгэрлэх, нөгөөх нь ярих. Хамгийн хүчтэй нь бол мэдээж биеэрээ үлгэрлэх. Гэтэл яг одоо бас нөгөө үлгэрлэх хэвээр хэм хэмжээтэй байгаа хүмүүс маань ямар байдалтай байгаа лээ. Нөгөө одоо настай хүмүүс нь хүүхдүүдэд үлгэрлэхээс гадна өөрөө арх угаасах гудамжинд унтсан байдаг ч юм уу те. Эсвэл өөрөө маш их одоо юу гэдгийг хэрүүлэлт хийдэг ч байдаг юм уу. Эсвэл өөрөө ямар ч ажил эрхэлдэггүй байдаг ч юм уу те. Эргээд тэр нөгөө доор байгаа хүмүүстэй тийм имижийг, тийм үлгэрлэлийг дандаа үзүүлдэг. Тэгэхээр энэ дээр байх ёстой байранда нөгөө юм байх ёстой байранда байвал сайхан гэдэг чинь. Тэгэхээр аав бол аав шигэ, ээж бол ээж шигэ, дарга бол дарга шигэ, тэ хүний хүүхэд бол хүүхэд шигэ, тэ дүү бол дүү шигэ. Ийм байх юм бол энэ хамгийн зөв систем. Нийгмийн одоо харилцаа хамгийн зөв байх ёстой юм бол энэ хин хинбэ гэдэг тэр дүрдээ өөрөө байх ёстой гэж. Гэтэл бид нэр яг тийм биш. Хүний аав бэжиж хүний өмнө хариуцлага үүрч чаддаггүй, хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага үүрч чаддаггүй. Өөрөө хүүхдүүдээсээ магадгүй доогуурсдаг ч үгүй юм уу те. Ийм байдал нь эргээд хүмүүсийг үл хүндлэх тэр байдлыг дандаа үзүүлээд өгд юм. Тэгэхээр хүн бол өөрөө юу гэдгийг өөрөө бүх юмыг сурдаггүй. Хүн бол нийгмээсээ сурж идэг, хажуудгаасаа сурж идэг, бусад хүмүүсээсээ сурж идэг. Сурахтаа шууд дагаа сурчдаг юм биш. Заримдаа бол самсаргүйгээр сурсан юм байдаг. Үнэхээр өөрөө мэдээгээ сурсан зүйлүүд байдаг. Тэгэхээр энэ дээр бол нөгөө даган дуурайлт мань явсаргаа сүултээ хүн зуршил буюу даадлага өөрөө суучдаг. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг
толгоондоо бөөрөндөө бүксэндөө гэж нэг үг өгдөг шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан хаана юу байх хэвээр яг тэрэн шиг л байх хэвээр. Хим хэмжээ гэдэг. Тийм хим хэмжээндээ байх хэвээр. Хүний ээж бол ээж шиг л байх хэвээр тий. Аав бол аав шиг байх хэвээр. Тэгэхээр хүн бол ерөөсөө л хэрэгцээний шатлал дундаа л эргэлдэж ерөнхийдөө бол амьдарч идэг. Тэгэхээр Маслоугийн хэрэгцээний пирамид гэж өөрөө байдаг л да. Тэгэхээр энэ өөрөө юу гэхээр хүн ерөөсөө төрснөөс ахуулаад одоо хөх хүртлээ тодорхой ийм хэрэгцээнүүдийг хангах зарчмаар тэгээд дээшээгээ ингээ пирамид хэлбэр рүү дээшээгээ чиглэж явдаг гэж. Тэгэхээр хамгийн доор суур хэрэгцээнд ямар хэрэгцээ байдаг вэ гэхээр нөгөө физиологийн хэрэгцээ буюу одоо яг амьтан ямар хэрэгцээтэй байдаг тэр бүх хэрэгцээгээ хангах тэр байдлыг л суур хэрэгцээ гэж бид нэрлээд байдгийг. Одоо идэх, унтах те дулаан одоо орон байртай байх гэдэг юм уу те ингээл амьтан өөрөө яг ямар хэрэгцээтэй байдаг өсөж үржих гэдэг юм уу тэрийг нь бид нэр физиологийн буюу суур хэрэгцээ гэдэг. Суур хэрэгцээгээ хангацсан хүн бол бусдаар өөрийгөө хөндлүүлж хайрлуулах хэрэгцээ үүсдэг юм байна. Эргээд бусдаа харилцах, бусдаар хайрлуулах хэрэгцээ үүсдэг юм байна. Тэгээд одоо аюулгүй байдалтай байх, тэгээ өөрийгөө илэрхийлэх гэж. Тэгэхээр монголчуудын хувьд яг одоо юу харагдаад байна вэ гэхээр яг энэ пирамид нь эсрэг болчихсон байгаа. Тэр нь юу гэхээр ерөөсөө өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ монгол хүнд бол асар их өндөртэй. Маш өндөртэй. Тэгэхээр ер нь бол хамгийн тэр дээр энэ дээрээс ингээ харахад тэр инээсэн байгаа тэр одоо дугуй төгс бол нөгөө өөрийгөө илэрхийлэх хэрэгцээнд уул нь бол очсон байхгүй. Гэтэл монгол хүн бол нөгөө өөрийгөө би тийм шиг үдгээ тунгаглах маш их дуртай. Тэр хэрэгцээ бол хамгийн дээгүүрт явж байгаа. Бараг юу гэдэг ходоод гэсэн хоосон ч гэсэн би тийм шиг үдгээ ингээ гахуулаад ингээ кензер маягаар явж идэг. Гэртээ очоод одоо идэх бол байхгүй мөртлөө маш их зантай тий. Эсвэл тэрийгээ ерөөсөө одоо юу гэдэг ийм байх ёстой гэдгээ ингээ ойлгочихсон. Тэгээд энийг бол нөгөө баабугаа хэлсэн байдаг нөгөө чи амьсныхаа цорхоод эхлээ санаа зовоо дараа нь озооны цорхоод санаа зовоо гэж тий. Бид нэр бол үнэхээр тэгж бас чэйжээ одоо нүдэх гэдэг юм уу тий. Маш их дуртай сонирхолтой би тийм шиг үдээ тунхаглах сонирхолтой. Тэгэхээр ийм байгаад ирэхээр чинь эргээд бид нар нөгөө бусдтай хамтарч нийлж чадгаа болчихно те бусдын үгийг сонсож чадгаа болчихно те зөвхөн л бид нэр ийм мундаг ийм онцлогтой гэд эндээ хит баригдаа явчихаар бид нэр ерөөсөн хүмүүстэй хамтрах хамтын ажиллагаа гэдэг тэр зүйл ерөөсөн байхгүй болж байгаа. Одоо бол монголчууд бас эрэг талаас нь харъя л да та бид хоёр. Одоо монголчууд бидний үеийн залуучууд маш их мэдлэг боловсролыг чухалчилж үздэг болсон байна. Өөрийгөө дүүйлэх тэр хандлагыг дараад өөрөө бусдад суралцах тэр боломжийг өөрөөдөө бий болгоод мэдлэг шударыг одоо тулгуурлаад тэрнийхээ дагуу мэрэгшээ явдаг болчихж. Тэр олж ирсэн мэдлэгээ монголчуудад түгээхийг бас хүсдэг болж. Энэ бол яхаарахгүй шинэ үеийн монголчууд юм гэж тодорхой болж байна. Тэгэхээр энэ шинэ үеийн монголчуудад зориулсан сэтгэл судлалын тийм арга барил чиглэл гэж юу вэ? Маш олон аргууд одоо жишээл байна. Юу гэхээр олон одоо уулзалтууд, сургалтууд, лекцүүд, семинарууд, за тэгээд одоо яг нэг хувьчилсан жишээлбэл зөвлөгөөнүүд байна, сэтгэл зүйн зөвлөгөөнүүд байна. За дээрэс нь олон судалгааны ажлууд байна те. Энэ нь эргээд дахиад хүмүүсийг нөгөө нэг яг мэдээлэлээ солилцох хоорондоо жишээлбэл ярих тэр боломжийг нь хангаж өгч байгаа ийм яг хандлагууд болоод ирж байгаа юм л да. Тэгэхээр манай хувьд гэх юм бол маш олон ийм сургалтуудыг, уулзалтуудыг, лекцүүдийг бол зохион байгуулдаг. Тэгэхээр яг өөрөө ч хэлж байгаа одоо тэр шинэ үеийн залуучууд гэдэг юм уу, шинэ үеийн тэр монголчууд бол энд маш их өрнөөр хамрагдах дуртай, өөртөө байгаа тэр мэдлэгээ түгээх сонирхолтой, тэр мэдлэгээ бусдаа хуваалцах сонирхолтой ийм залуучууд бол шинээр гарч ирж байгаад бол би маш их баяртай байдаг. Тэгэхээр уул нь бол нийгмийн энэ нөгөө дундаж давхар яг энэ түгээгээд байгаа, сайн юм хийгээд байгаа, ажил хөдөлмөр эрхлээд байгаа энэ давхар маань өргөн болох тусмаа нийгэм нэлээд сайхан болж ирж байгаа юм л та. Энэ давхарыг баг бах тусмаа л баян хоосны ялгаа улам их гардаг, улам их нөгөө нэг нийгмийн үзэн ядах юм уу. Нэг бол нөгөө ядуучуудаа үзэн ядах гэдэг юм уу. Ийм зүйл гараад ирдэг учраас яг энэ залуучууд маань илүү суурай бэхжүүлээд дундаж давхар маань хүчтэй болох тусмаа нийгэм бол илүү их гэрэлтэй болдог гэж ингэж ойлгож байна. Манай монголчууд өнөөдөр сэтгэл зүйн өөрсдийнхөө ямар төвшөнд явж байгааг бид нар юугаа засах ёстой. Манай нийгэм ямар одоо шаталтай явж байгааг одоо та бүднээс багч сонсох тавсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр бид нар баярлахаасаа илүү өөрсдөө засах, өөрсдөө таних, нийгмийг таних тэр одоо
одоо хараа тэр үнцэг тэр ухаан их чухал байна гэж би ойлголоо. Тэгэхээр бас танаас нэг төгсгөлийнхаа асуултыг асуух гэсэн. Ер нь 21-р зууны монголчуудад сэтгэл зүйн ямар хэв шинж хэрэгтэй юм бэ? Өнөөдөр энэ цагийн монголчууд ямар сэтгэл зүйн хэв шинжийг бий болгосноор дэлхийд танигдах тийм монгол соёл, дэлхийд төлөөлж шөрөх тийм монголчууд болж чадах юм байна. Нэгдүгээр хүлээцтэй байгаасаа гэж бодож байна. Хоёрдугаар хийж байгаа юмдаа бүрэн анхаарал хандуулж хийгээсэй гэж бодож байна. Гуравдугаар нэг юм маш сайн сонсдог байгаасаа гэж ингэж бодож байна. Энэ гур бол ерөөсөө хөгжлийн хамгийн чухал суур сэтгэл зүйн үндсэн хэв шинж гэж тодорхойлж байна. Тэгэхээр үзэгчд маань анхааралтай, бусдыг сонсдог, хүлээцтэй байх юм бол одоо тэр нийгмийн стресс баг, гэр бүлийн стресс баг, ажлын стресс баг байх нэ. Тэгээд өөрөө бас дээрээс нь тайван байх боломжтой юм байна л гэж ингэж ойлгож болох нь. За маш товч бүгд тодорхой хариулт өгсөн маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хаглал би тань захаа өгсөн. Тэрэн дээр одоо монголчуудын эрхэмдэд хүний дүүдээ бичсэн загтлыг танд уншуулсан. Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж бичсэн байсан. Тэрнээс гадна 84 онд Оросд сурж байхдаа одоо тийм хүчрэхийг хөгжилтэй Монгол орныг бүтээн гэсэн тийм том мөрөөдөл, тийм том хүний сэтгэл зүй тэнд байсан байна. Тэгэхээр өнөөдөр тийм сэтгэл зүй, тийм хүсэл мөрөөдөл Монголд дутагдж байгаа юм болов гэсэн үгнээс би бас энэ цахааны нэг хэлмээр санагдлаа. Тэгээд өнөөдөр миний одоо урилгыг хүлээн авч хүрэлцэн ирээд тухтаасаа ярилцсан маш их баярлалаа. Амжилттай. Маш баярлалаа. За баярлалаа.